Хүн дайн дэлхийг өөрийн болгож мөнхийн амьдралыг алдаад ямар шиг байна. Хүн тийхүү амь насаа алдсан бол ямар үнэр түүнийг эргүүлэн авч чадах вэ? Агуйх гэдэг цолтойгоор түүхэнд алдаршин үлдсэн Грекийн эзэнт гүрний цэл залуухан захирагч Александр энэтхэгийн газар нутгийг эзлэн авах аян дайныхаа үед гинт гэдсний хүнд өвчин тусаад насан эцэс болсон байдаг. Нас барахынхаа өмнө Александр цэргийн захирагч жанжинуудаа дуудан ирүүлээд өөрийг нь оршуулах ёслын үед заавал гүйцэлдүүлэх ёстой 3 зүйлийг даалгаж хэлсэн энэ байна. Нэгдүгээрт оршуулах ёслын үед миний цогцыг нэрд гарсан шилдэг эмч нар үрж явах ёстой. Хоёрдугаарт миний гэлсэн алт мөнгөн зоос үнэт ертөнцийг цаслан тарааж оршуулгын замыг бүхэлд нь бүрхэн хучих хэрэгтэй. Гуравдугаарт миний цогцыг зөөх үед хоёр гар минь элгэн дээр их хүстэй биш харин олонд харагдах байсаар сул унжиж байх ёстой гэжээ. Үүнийг сонссон хүмүүс утга учирыг нь тайлбарж өгөх хүсгэд өхөл тулгарсан цагт энэ дэлхийн хамгийн сайн эмч домч нартж эдгэх чадвар байхгүй болохыг олонд харуулахын тулд шилдэг эмч нар миний цогцыг зөөх ёстой. Энэ дэлхийгээс олсон бүх эд хөрөнгө энэ дэлхийд үлддэг болохыг хүн бүрт харуулахын тулд миний гэлсэн бүх үнэт зүйлсийг эцсийн зам дээр минь орхих хэрэгтэй. Энэ дэлхийд ирэхдээ бид гар хоосон байдаг бөгөөд энэ дэлхийг орхихдоо бас гар хоосон байдгийг хүмүүст ойлгуулахын тулд хоосон хоёр гар минь салхины аясаар санжиж байх ёстой гэж тэр хэлсэн байдаг. Дайн тулааныг тэргүүлэн гарахдаа нэг ч удаа ялагдлах хүлээж байгаагүй бөгөөд байлдан дагуулсан улс бүхнээ ухаалаг чадварлагаар удирдан захирсны хүчээр эртний грекийн хэл, урлаг, соёл, уран зохиол, уран баримл, барилга, гүн ухааны асар их хөвийг энэ дэлхийд үлдээж чадсан Македонийн Александрийн хэлсэн дээр хүгнэ. Бид энэ дэлхийд хоосон ирээд энэ хорвоогоос хоосон буцдаг билээ гэсэн Библийн үгийг өөрийн эрхгүй санагдуулна. Хүн энэ дэлхий төрөөд нүдэ нэгтэл материалын юмсыг хардаг. Өсөж боожхдоо ч материалын зүйлтэй харьцаж байдаг. Хүн харагдаж байгаа бүхнээ амархан хүлээн зөвшөөрдөг бөгөөд бүхнийг материалын зүйлээр үнэлж сурдаг. Гэтэл хүний хамгийн үнэт зүйл бол бие махбод нь биш. Харин хэн болохыг нь хэлж өгдөг. Хэрхэн амьдрсныг нь харуулж өгдөг зүрх сэтгэл нь юм гэдгийг Библиэд хэлсэн байдаг болно. Тиймээс ч Библи бол хүний хамгийн чухал, хамгийн үнэт зүйл гэж болохыг хүн төрлөختөнд ойлгуулж өгдөг зорын ганц ном мөн. Хүний бие махбод нь харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх чадвар бүхий 5 мэдрэмжтэй бөгөөд өөртөө хэрэгцээтэй зүйлийг байнга шаардаж байдаг. Унд хоол, хорогдох байр, тогтмол дасгал хөдөлгөөн, өмсөх хувцас, амьсгалах хагаар, унтаж амрах, биологийн бусад хэрэгцээ, нөхөн үржигэн үйл ажиллагаа зэргийг хүний бие махбод байнга шаардна гэж байдаг. Гэхдээ бие махбодын энэхүү хэрэгцээ шаардлагууд нь тухайн хүний хэн болохыг нь тодорхойлдог зүйл биш юм. Тиймээс хүн юу эдэлж хэрглэж байг хэдэн хүүхэдтэй хичнээн хөрөнгөтэй зэрэг нь уг хүний хэн болохыг огт тодорхойлж чадахгүй. Энэ бүхэн нь хүн амьд байхдаа өөрийн материалын хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангасныг харуулах үзүүлэлт болохоос бус тухайн хүн тэр шаардлагаа яаж хангасан, хүсэл зорилгодоо хэрхэн хүрсэн, ямар шунан дурлаж, хэнийг үзен ядаж, хэнийг үнэлж, юу бодож, юу үйлдэж явсныг нь илчлэн харуулдаг зүйлүүд биш юм. Харин хувь хүн гэдэг нь төрлөх зан чанар, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, хүсэл тэмүүлэл, оюун ухаан, бодол санаа, дур сонирхол, мөрөөдөл, буруу зөвийг ялган салгах чадвар, хүн чанар зэрэг хүний нүдэнд үл үзэгдэх зүйлүүдээс бүрдэл болдог. Энэ бүхэн нь хүний зүрх сэтгэлээс хамааралтай. Гэтэл хүний зүрх сэтгэл, бодол санаа бол зөвхөн биологийн үйл явцын үр дүн биш. Харин ард нь түүнийг залан чиглүүлж байдаг. Хэнд ч үл үзэгдэх асар их хүч чадлаас хамааралтай бөгөөд энэ нь хүн бүрт байдаг сүнс юм. Хүний сэтгэл зүрхний гүнд
Далдын далд оршин буй мэд үл үзэгдэх, үл мэдрэгдэх хэрнээ. Хувхны бодол санаа хийсэн үйлдэл байнга нөлөөлж байдаг тэрхүү амьд бөгөөд хүчрэх удирдлага буюу амин сүнс нь эцсийн эцэст тухайн хүний хэн болохыг харуулж байдаг. ертөнцийн эзэн анхны хүнийг бүтээхдээ ямар ч үн цэнэгүй мэд тооцогдох газар шорооны элементээс бие махбодыг нь бүтээсэн хэрнээ. Өөр ямар ч амьтан амьд биетэд өгөөгүй хамгийн үнэт зүйл болох амьдрал өгөгч сүнсээрээ амь оруулсан байдаг. Тэрхүү сүнс нь хүний нүдэнд үл үзэгдэхээс гадна хизээч үл устдах мөнхийн чанартай. ертөнцийн эзэн хүнийг өөртөөгөө адил төстэй бүтээсэн гэдэг үгийн утга учир үүнд л оршин. ертөнцийн эзэн өөрт мөнх оршин байх чанартай адил хүний хүлээж авсан сүнс хизээч устдашгүй мөнхийн зүйл муу юм гэдгийг Библи хэлж өгсөн билээ. Гэхдээ тэр нь чухам хэрхэн ажиллаж, ямар аргаар хүний зүрх сэтгэл, бодол санаа нөлөөлж байдгийг Библи тайлбарлаж өгөөгүй. Шинжлэх ухаанч одоо болтол тайлбарлаж чадаагүй. Харин гэмээс болоод хүний сүнс ертөнцийн эзэнтэй ямар ч холбоогүй бөгөөд түүний хувьд өхмөл болсныг нь хэлж өгсөн байдаг. Тийм учраас амь сүнстэй хэрнээ амьдрал өгөгч их үсрээсээ таслагдсан хүн гэгч нь бүтээсэн эзний тис өөрөөр төсөөлж байдгийг харуулахдаа бурхан шүтээнийг хүртэл бий болгосон байна. Хүн төрлөختний амьдрал мянган жилээр үргэлжилсээр бун шалтгаан ч гэсэн ертөнцийн эзэн амьдрал өгөгч тэр сүнсээ хүний үр сад болгонд өгсөөр байгааг болоо. Хүн эхийн хөвлөд бүрэлдэхтэл өөрийн гэсэн төрлөх дүр төрх, зан чанар, авьяас чадвар, гаж буруу зүйлүүдийг хүртэл эцэг эхээсээ өвлөн авахын зэрэгцээ хэн ч устгахын аргагүй амьдрал өгөгч амь сүнсийг зөвхөн ертөнцийн эзнээс хүлээн авдаг. Гэхдээ анхны хүний гэмээс хойч үе нь бүтээсэн эзнээ эрен хайж таны мэдэх сэтгэлгүй харин ч бүр эсэргүүцсэн үгүйсгэх сэтгэл зүрхтэй төрөх болсон байна. Тийхүү үхшгүй мөнхийн үнэлж баршгүй сүнсийг агуулж буй хүний амьдралын зам хичнээн урт удаан үргэлжлүүлж бүтээсэн эзнээсээ харь хүндий хэвээр байх ажээ. Өөрөөр хэлбэл төрөлхийн ийм ёрын муу чанараасаа болоод зөв замаа алдсан хүний зүрх сэтгэл уур хилэн ата хорсол амин хуваа хичээсэн үзлэр дүүрч дүрлцэн асах шунлын галаа төрж болтугай намагдахын тулд гим хийхтэй ертөнцийн эзний тогтоосон хуулийн эсрэг хүн чанарын эсрэг үйлдэлийг байн хийх болсон байна. Тийхүү амьдралын үнэн утга учир гэж юу болохыг огт мэдэхгүй хүний зүрх сэтгэл дэх далайн долгио мэт давлгааг төрж болтугай тайвшруулах арга нь материалын зүйл болов. Библиэс үзвэл бүтээсэн эзнээсээ хүлээн авсан хамгийн үнэт зүйл нь амин сүнс юм гэдгийг үл ойшилсан анхны хүмүүс ч нүдэнд харагдах материалын зүйлээр үхшгүй мөнхийн амьдралаа сольсон байдаг. Тэр нь одоо ч тэр хэвээр зогсолтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд хүн зөвхөн эд материал, хөрөнгө мөнгө, зугаа сэнгэл, архитал донтод зэргийн зүйлүүдээр бие сэтгэлийн таашаал тайвшрал авах болсон байна. Гэтэл бүхнээс үнэт зүйл болох амин сүнс нь бүтээсэн эзнийх нь хувьд өхмөл бөгөөд өөрийг нь мөнхийн сүрлийн ангал руу чирч буй хүн огт анзаарахгүй ажээ. Үүнийг л хүнд ойлгуулахын тулд Библиэд хэлэхдээ хүний бие хөнөөвч сүнсийг нь устгаж үлж чадах жирийн хүмүүсээс бүү айхтав. Харин бие болоо сүнсийг чинь мөнхийн зовлонд оргуулan хөнөөж чадах ертөнцийн эзнээс л айж байхтун гэсэн юм. Хүн хизээ нэгэн цагт энэ дэлхийг орхихдоо өөрийн бие махбод болон материалын бүх зүйлүүдээс салаа зогсохгүй тэр бүхний хэмжир болсон орон зай цаг хугацааны хэмжигдэхүүнээс бөрмөссөн гардаг. Бүтээсэн эснээс нь хүнд өгсөн мөнхийн тэр сүнс нь мөнхийн хязгааргүй руу цаг хугацаагүй орчин руу тийхүү халин одох тухай Библиэд хэлэхдээ хүний бие махбод нь газар шорооноос бүтээгдсэн агаад нас барахдаа мөн л тийш орох ажээ. Үүнчлэн хүний сүнс халин одохдоо түүнийг өгсөн ертөнцийн эзэндэл буцаж очино гэсэн байдаг. Ингээд хүний хувьд бүх юм дуустдаг юм уу гэвэл үгүй. Хүн энэ дэлхийд нэг л удаа төр зур амьдраад нас барахад үхшгүй мөнхийн сүнс нь бүтээсэн эзнийхээ өмнө очдог. Тэр үедээ хүн мөнхийн сүнсийг нь үүр дагуулж байх
мөнхийн бие махбодыг ертөнцөөс бас хүлээн авна гэдгийг Библиэд хэлсэн байдаг. Ингээд хүн насан туршдаа үл итгэн үгүйсгэж явсан бүхнээ өөрийн нүдээр харах учраас л Библиэд үүнийг урдаас сануулж өгсөн байдаг болно. Тэгвэл хүн юуг мэдэх ёстой вэ гэвэл хамгийн түрүүнд хүн бүрийг ертөнцөөсний товлож тогтоосон шударга ёсны шүүх хүлээж байдгийг мэдэх ёстой. Шударга ёсны тэр шүүхээс хинч зүгтэн зайлж чадахгүй юм гэдгийг Библиэд маш олон удаа тодорхой хэлсэн байдаг. Энэ амьдрал нь төгсгөл болоод ирэхэд хүн өөрийгөө дүгнэж болно. Насан эцэс болсон хойно төрөл садан анд нөхд нь хагцсан солих ёслол дээр сайн үйлбэрийг нь сананд урсан сайхан үг хэлж болно. Тэрч байтугай бушны чулуун дээр утга төгөлдөр урангуй үгсийг сэлж дараа нь дурсамж дуртатгалаар дүүрэн номч бичиж болно. Энэ бүхэн бол тийм чухал юм биш. Мөнхийн утга учиртай ч юм биш. Яагад гэвэл хүний үзэл бодол, хүний дүгнэлт хизээч 100% үнэн бөгөөд шударга байдаггүй. Тэр нь ертөнцийн шударга ёстой харьцуулахад ямар байдгийг Библи тодорхойлон хэлэхдээ бидний хувьд үнэн шударга үйл гэдэг нь таны хувьд хэртэй бохир хувцс мэд бузар санагдах биш үү? Навч ногоо мэд ганцаар бид үйлдэж хийсэн гэмээсээ болоод салхинд хийсэн одох мэд үгүй болоод дуусч байна гэсэн байдаг. Хүн өөрийнхөө бодсон бүхнийг, үйлдсэн бүхнийг эргэж санахгүй адилаар өрөөл бусд нь ч бас тодорхой санахгүй. Харин хүний бодол санаа, үйлдэл болгон ертөнцийн мөнхийн санах байгууламжинд цаг хугацаатайгаа бүртгэгдсэн байдаг нь хүн бүр амьдрал өгсөн бүтээгч эзнийхээ өмнө хариуцлага тооцоолохоор төрсэн байдгийнх болоо. Эд баялагын төлөө улаарын тэмцэж явсан хүн гэгч нь энэ дэлхийд өөрийнх нь хувьд үн цэнэ алдсан ёс суртахуун, хүн чанар, шударга ёс, үнэнч байх, өргөдөл хайр зэрэг үгс, хэр зэрэг үнэт зүйл байсан эцсийн тэр шүүхтэр харах болно. Тэнд эд баялаг, хөрөнгөчнээ, нэр нөлөө, хүч чадлын тухай огт яригдахгүй. Хүмүүс ертөнцийн бол хайр гэж ярих дуртай. ертөнцийн нэг мөн чанар нь хайр боловч хайр бол дангаараа ертөнцийн биш. ертөнцийн мөн чанарууд өөртөө нь адилхан мөнхийн бөгөөд хязгааргүй. Хайр бол тэдгээрийн зөвхөн нэг нь. Гэтэл өөрийнх нь мөн чанартай эсрэг тесрэг зүйлийг тэр үзэн яддаг. Тэр нь чухам юу юм бэ гэвэл хүний гэм. Энэ дэлхийд хүний гэмэл түүний ариун чанартай тэрс зүйл тооцогддог болно. Байгаль дэлхий, сансар хотторгуй, од гариг, тэнгис талайн хаанаас нь ч ертөнцийн мөн чанартай тэрс зүйлийг гаргаад ирэх боломжгүй. Тиймээс ертөнцийн үзэн ядалт нь гэмт хүн рүү онилон чиглэсэн байдаг. Энэ бол зүгээр нэг дургуйцэл биш, харин хязгаар байхгүй үзэн ядалт юм. Тэр нэцтэй түүний уур хилэнгийн хязгааргүй хүчит цохилт болон гэмт хүн дээр буухтаа эцсийн хувь тавиланг нь шийдэх ажээ. ертөнцийн өөрөө төгс шударга учраас үнэн шударга үйлдэлийг хүнээс байнга шаардж байдаг. Гэтэл хүний гэмт сэтгэл зүрхнээс зөвхөн шударга ус үйлдэл хийх санаал гардаг болно. Үүнээс нь харагдаж хүн болон ертөнцийн хооронд үрд мөнх байтугай төр зурж эвсэлтэн зогсолдох зүйл огт байхгүй. ертөнцийн тогтоож өгсөн ёс суртахууны хуулийг бүх хүн байнга зөрчиж байдгийг нь аваад үзвэл хүн бүр түүний өмнө тоолж баршгүй олон гэмтэй. Тинхүү үе дамжин өвлөж авсан төрлөг гэм чанараасаа болоод бүтээсэн эзнийхээ өмнө байнгын бусар булай тооцогдож байдаг цорын ганц этгээд гэвэл хүн болсон юм. Эртний Израилийн алдарт хаан Давид хэлэхдээ төрхтөл би гэмт чанартай байсан. Эхмэн намайг хөвлөдөө олсон тэр цагаас л эхлээд би гэмт чанартай байсан гэсэн Библиэд бичээстэй бий. Энэ дэлхийд гэмгэх хүн гэж нэгч байхгүй адилаар ертөнцийн өмнө өөрийгөө ариун гэж хэлэх хүн нэгч байхгүй. ертөнцийн гэмт хүний сэтгэл зүрхийг бузаргуулаад тосдог. Яагад гэвэл гэм хийх бүх хүсэл нь хүний сэтгэл зүрхнээс гардаг болно. Тиймээс Христ хэлэхдээ
Гаднаас нь хүнийг бузарлах зүйл гэж байхгүй. Харин дотроос нь гарч байгаа юм хүнийг бузралдаг гэж анхааруулсан байна. Хүн бүр ийм байдаг учраас мөнхийн харанхуй ангал руу өөрийг нь чирч буй амин сүнсээ аврах ямар ч найдваргүй арчаагүй дорой байдалд амьдралын замаа туулан өнгөрөх ажээ. Тийм учраас Христ хэлэхдээ ертөнц хийсний өмнө ядуу дорой сүнстэй болохоо мэдсэн хүмүүс ерөөлтэй гэсэн юм. Энэхүү үнэн байдлыг ойлгосон цагтаа л хүн энэ дэлхийд ханаас ирээд хаашаа явж буугаа ухаарах нь жинхэнэ ерөөлнө. Яагаад гэвэл хүн нэг л удаа амьдраад нэг л удаа шудраг ёсны шүүхээр орохдоо ертөнц хийснээс үр тусгаарлагдах шийтгэл авах нь хүний хүлээж буй хамгийн аимшиг төгсгөл байх болно. Гэхдээ тэр шийтгэлээс гарах замыг ертөнц хийсэн хүн тавьж өгсөн зөвхөн түүний хайраас болсон байдаг. Гэмт хүнийг хараад уур хилэн олдсон байдаг ертөнц хийсэн мөнхийн уур хилэнгийн шийтгэлээ Христээр оносон байна. Огт гэмгүй бүхнээс ариун цорын ганц хүн Христ тоолж баршгүй гэмтэй бузар булай хүн төрлөختний төлөө шийтгэл идэлхэн зөв байсан гэж хэн ч хэлэхгүй. Гэтэл хүний мөнхийн шийтгэл хэр зэрэг аимшигтай болохыг мэдэж байсан ертөнц эзэн хязгааргүй хинрэл хайраа шудраг ёсноос дээгүүр тавьсан учраас хүний авах ёстой яр шийтгэлийг Христэд оноосон билээ. Тийм учраас Библиэд хэлэхдээ ертөнц эзний хайр ивэл гэж юу болохыг харуулахын тулд Христ ирсэн юм гэжээ. Тэр их хайрыг хүн төрлөختөнд авчирсан Христэд хамаг итгэл найдвараа зориулаагүй цагта аврал үүсэх боломж хэнд ч байхгүй. Хүний амьдрал хязгаартай. Хийсэн үйлдэл болгоно хязгаартай. Хүн төрлөختний түүхэнд хамгийн цуутай дарангуйлагч болон үлдсэн эзэн хаад хамгийн сайн үйлс хийж байгаад насан эц болсон энэрэнгүй үйлсийн эзэд эгэлжирийн хүн бүр бүтээсэн эзнийхээ өмнө өөрийнхөө төрлөх дүр төрхөөр төрсөн биеэрээ дахин амьлаад шүүгдэх болно. Тинхүү устдашгүй мөнхийн сүнстэй хүн гэгч нь цаг хугацаанд үл тоологдох эцэс төгсгөл нь үл мэдэгдэх мөнхийн хязгааргүй орчин руу шилжин амьдрсаар байхаагаад тэр нь чухам ямар байхыг тодорхойлох боломж амьд байхад нь хүнд өгөгдсөн ажээ. Үхлийн дараа гим хийх боломж хүн дахин хэзээч гарахгүй. Тэр үед Христийн нэрээр ертөнц хийснээс өршөөл инрэл гуйх боломж ч гарахгүй. Тийм учраас хүн энэ дэлхийд байхдаа л эргэлт босолтгүй гэмт амьдралаас салаад Христийн өгсөн авралт хамаг найдвараа зориулах нь цорын ганц зөв зам болов. Хэн ч энэ дэлхийд тохиолдлоор төрөөгүй. Хүн бүрийн нэр дээр төлөвлөсөн аимшигт ялын тогтоолоо ертөнц хийсэн үрдмэн хүчингүй болгоогүй цагт амар тайван гордлог найдвар гэж хэнд ч байхгүй нь үнэн билээ. ертөнц хийсний үзүүлсэн өршөөл уучлалтын үр дүнд мөнхийн аврал болсон нэгэн хүний бичсэн цагтлыг Библиэс уншвал энэ байна. Урд өмнө нь та нар өөрсдийн хүслээс салаагүй байхдаа янз бүрийн гим хийсээр байгаад үхтэл мэд болсон байхад ертөнц хийсэн бүх гимиг чинь өршөөн уучлснаар барахгүй үхтэл мэд болсон та бүхнийг Христтэй хамт дахин амьлуулав. Тогтоож өгсөн хуулийг нь зөрчиж байсан бид бүхнийг шийтгэхэр зэхэстэй байсан ялын тогтоолоо төр хүчингүй болгож зогсоогүй. Түүнийгээ загламай дээр ил хадаад биднээс зайлуулан холдуулснаа тийхүү зарлан харуулсан юм.